сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Соронзон болдын Батцэг гэдэг. Би 16 настайгаас эхлээд чөлөөт бүхий спортоор хичээллэж эхэлсэн. Чөлөөт бүхэд орсон гол шалтгаан маань гэвэл манай ангийн охин маань чөлөөт бүхий дугууланд орсоо би барилж байгаа гэдгсэн. Тэгээ тэр охинд маань надад хийдэг дасгалуудаа зааж өгөөд тэгээ тэр дасгалуудыг хийсэн чи би маш сайн хийсэн. Дараа нь нөгөө охинтойгоо барилдаад би дийлээд тэгээд багш дээр гүйжчихэд багшаа би таны секцэнд ч орё идэхүү гэд хэлэхгүй юу. Тэгсэн чи чамайг авахгүй гэснээр шууд буруу араа яваад гисэн. Тэгээд дараа нь дахиад багш дээр очиод би таны дугууланд ч орё л доо тэхүү гээл гуйлаа. Тэгсэн чи чамайг авахгүй штэ. Чи тэр сакс үлвэлийнхаа секцэнд яваач дээ. Ягаад дахин ирээд байгаа ингээл тэгс. Тэгэхээр ингээл явж байгаа л дахиад дараа нь бэлтгэл дээр нь очиод би танай бэлтгэлээ чинь октоодтай барилдаад бүгдийг нь ялах юм бол та намайг авах юм уу гэд асуусан байхгүй юу. Тэгсэн чи за тэгвэл тгийгээд тэгээ барилдаад бүгдийг дийлээд тэгээд нөгөө дугууланд явах эрхээ аваад тэгээ бэлтгэлээ хийж явж агаад 10 жилийн сургуулаа төгсөөд цаашаага Улаанбаатар хот руу явах болсон чинь дондоо багш маань чамайг төвчин багшид болгож өгнө гэд өөрөө дагуулж хотод ирээд төвчин багшд намайг өөрийн биеэр хүлээлгэж өгсөн. 2007 оноос төвчин багштайгаа олимпиадын аварга болох зорилго тавиад маш том зорилго тавиад тэгээд тэрнийхээ төлөө ингээ хичээлж эхэлсэн. Тэгээ 2009 онд залуучуудын шигшээ багт орж Буян дэлгэрийн Батбаяр гэ багштай хамтарч ажилласан. Тэгээ би ингээ хоёр багштай олчлоо. Тал талаас маань ингээл ярина, хэлнэ, бүх зүйлийг маань зөвлөнө. Одоо дараа нь энэ нэг бичлэг байгаа та бүхэнд энийг үзүүлье. Яагаад энэ барилдааны бичлэгийг сонгож үзүүлж байгаа вэ гэхээр энэ дээр одоо багш дасгалжуулагчдтайгаа тамирчин хүмүүс ингээд маш нягт харилцаатай байх хэрэгтэй. Зорилгоо өндөр түвшинд тавиад багш дасгалжуулагч нартайгаа нээлттэй харилцах нь амжилтын ерөөсөө гол үндэс суурь нь болдог. Тийм болохоор энэ бичлэгийг нөгөө ярихгүйгээр хүмүүс хараад ойлгох боломжтой гэж бодож энэ бичлэгийг сонгосон. Дасгалжуулагч маань урам зориг өгөхөөс гадна техник, тактикийн бүхэл зөвлөгөөгөө өгдөг. Одоо дараагийн бичлэгээ үзцгээе. Манай багш, төвчин багш маань болохоор техникийн зөвлөгөөгөө өгж байгаа. Миний урд зогссон яг яаж барилдахыг бол зааж өгж байгаа. Ард зогсож байгаа багш маань дараагийн үеийн барилдаанд миний биеийг бэлдэж байгаа. Энэгээр юу хэлж байгаа вэ? Хэлэх гээд байна вэ гэхээр одоо хоёр дасгалжуулагчийн маань харилцаа сайн байна. Тамирчин бий вэ штэ. Би хоёр дасгалжуулагчтайгаа одоо баг ярихгүйгээр харцаараа ойлголцдог болсон байна. Тийм болохоор энэ ингээд харилцаа маш чухал шүү гэдгийг харуулахыг хүсэж зорьсон байгаа. Тэгээ одоо энэ бүхний дэмжлэгтэйгээр гэр бүл, багш дасгалжуулагчид, ивент тэтгэгчид гээд бүр Монгол улс даяараа дэмжсэний эцэст тамирчид ингээ амжилтанд хүрдэг юм аа. Мөрөөдлөө биелүүлж ингээ олимпийн медальтны тавцанд гарч зогсдог юм аа гэж хэлье. Тэгээд энэ амжилтын үндэс суурь нь зорилгоо өндөр түвшинд тавих, тэгээд багш дасгалжуулагч нартайгаа нээлттэй, маш нягт харилцаатай, хоорондын итгэлцлийг өндөр түвшинд бий болгох юм бол амжилт маш ойрхон байдаг юм а гэдгийг харуулахыг зорьсон. Тэгээ Парисын олимпиад явах нийт тамирчдаа өндрөөс өндөр амжилт хүсээд Алтан Соёнбот төрийн далбайгаа Парисын тэнгэрт
олон удаа мандуулаад та бүхэн минь мөрөөдлөө биелүүлээд ирээрэй гэж хүсэж өрөөж байна. За та бүхэндээ баярлалаа. Амжилт хүсье.